Тэгэхээр одоо орлог цайд Сэрчингийн эсэргүү бүлэгт сэжигтэй санхүүгийн яамны ажилтнуудын нэрсэн жагсаалыг надад гаргаж өг. Түргэл. Ухаж идэх үстэй. Саяны өгдөг юм ямар юм бэ? Түргэн цагааны хамт. Та яаж юм урах болоод байдаг вэ? Нөгөө цэргийн дарга бүсгүй олж ирсэн юм. Би загсан юм л та. Тэр охин ч энэ харагдуудад манжиг тос болж байна даа. Манад үгүй найз гэсэн. Их сайн бүсгүй юм шиг байна лээ. Баян таахан. Ийм хүний ажил үс үргэлж өөдрөг байна дөө. Би нэг зүйлийг юусаа ойлгохгүй. Юу тэр? Артын засагт хувьсгалт болсод ийм юм байж болох уу? Ирүүдэн шүүх тамлахыг феодлын үетэл халсан гэдэг шүү. Гэтэл энэ төлөөлөгч намайг чөлөөтэй ирүүдэж байцаах. Би ч дам хүн ямар юм амит. Хүн юмнэд дамнаж идгэж явсан уу гэхээс биш. Энэ артын засагт гэм хийснээ мэдэхгүй юм байна. Ядаж тулгаж байгаа хэрэгт нь ямар ч баримт тодлого байхгүй. Утга учиргүй гэдэг. Мэдэхгүй юм даа хүн. Надаас аль хэний эсэргүү бүлэгт илссэн бэ гэдгийг би мэдэхгүй л гэдэг юм. Харин аз болоход чамайг тандан зовоодог мангас мэгмрийг бодвол арай айдуу зөөлөн зодод нүддгүү хүн таарсан бололтой. Би ч бурхандаа залбираад байгаа. Би ерөөсөө дээшээ өргөх хүчгүй байна. Та юу гэж бодож байна? За та мэдэхгүй юм даа хүн. Нөхөр 3 дугаар гэмсээр орж болох уу? Болно. Суу. Итлээ. Зя. Таны хамгаалж нууц байранд оргинуулж байгаа намын туурын тэргүүлэгч гişүн. Нөхөр Дамжин Базыг өнөөдөр орон нутагт гаргана. Таны бэлтгэл хангагдсан уу? Тийм ээ, ер нь бүх зүйл зааварчилгааны дагуу хийгдсэн. Даргын үсийг хусч сахлын сайн ургуулсан байгаа. Гаднах төрхийг нэлээд сайн өөрчилсөн. Дарагч өөрөө шин бичиг баримтынхаа нэрд сайн дасч үүрэг даалгаврыг нарийн сайн судалсан байгаа. Тун сайн байна. Монгол техникийн хүн тээврийн тэрэг өнөөдөр 13 цагт хөдлөнө. Орон нутагт томилогдож байгаа эмч, бага эмч. За тэнхмийн 2 багш. Энгийн ард гээд 5 хүн дэвшин дээр явна. Та бол орон нутагт ах トゥ нутгийг золгуулт хийж яваа. Залуугийн дүрээр тэнд явна гэсэн үг. Тэгээ ажилд хамгаалтаа лүн сум хүртэл хийгээд тэндээ бууж эргэж ирнэ. Надад өөр гүйцэтгэх даалгавар бий юу? Дэвшин дээр та хин хэнийг танихгүй хүмүүс. Яванда танилцж буй дүр эсгэж хоорондоо яриа үүсгэнэ гэсэн үг. Даалгавар ойлгомжтой. Ойлгомжтой. Би явж болох нөхөр 3 дахь хамсаар. Бол. Амжилт хүсье. Баярлалаа. Сайн яваарай.
Орж болох уу дарга? Ор. Дээрээс зааварчилгаа ирсэн байна. Чи муус мэдэл өгдөг авдаг газар өрссөн үү? Тийм ээ дарга. Сайн байна. Намын төв хорооны тэргүүлэгч гишүүн сангийн яамны сайд Жанчив дорж зэвсэг түвшний Жанжин штабын дарга 1-р комиссар Бадамжив нарыг Коминтерн анхааралд авч эргэн тойронд нь мэдээлэгч туршуулууд томилж ажиллаж эхэллээ. Цаашид намын нуус үлгэмд аюул учруулахгүй байх. Нэр бүхий гишүүдийн өөрсдийнх нь амь насыг хамгаалахын тулд онцгой сонор сэрэмжтэй ажиллах шаардлагатай болохыг мэдэгдэе. Ойрын хугацаанд нуус ажиллагаа зохион байгуулах зэргээр эрсдэлтэй алхам хийж огт болохгүйг анхааруул. Мөн намын нуус үлгэмийн гишүүдтэй уулзалт хийж болохгүй гэдгийг мэдэгд. Удирдагч. За уншчихлаа. Би нэр бүхий хүмүүстэй уулзаж анхаар болох уу? Чи хэрэггүй. Аюултай. Содон дарууны тэр над дээр иж уулзах ёстой. Тэгэхээр содны хүмүүсээр мэдээг дамжуулах. Содном дараач гэсэн нааш нь олон дахин явахаар сэжиглэхгүй байгаа. Содон дарга ажил хэргийн шугамар өдөр болгон надтай уулзах учраас хар авах нь гайгүй болов гэж бид ярилц тохиод байгаа. Мэдлээ. Дэнсмэ. Найз нь бүр шанал завж гүцээд байна. Дүлд сайн юм чин дотн сод найзалцдаг ч юм билүү? Мэдгүй. Мэдгмагийн яриад байгааг бодохоор дүлөөс холдсон дээрч юм шиг. Би дүлийг яасан ч мартаж чадахгүй байхаа. Яасан ч зовлон томд. Чамааг минь өчнөөн залуучууд эргүүлдэг. Нэгэнд нь ч нүүр өгөхгүй байж заавал ийм залуу сайн болчихдог. Дээрээс нь төлөөлөгчгээд аавч нь дүлийг нэг нүдээр үзэхгүй. Нөгөөтг нь бас өөр хүүхэнтэй. Би дүлийг бодох тусмал сайн хүн гэд итгээд байх юм. Харин тэр мэдгматай ягаад ч дотно байх учиргүй байхаа тийм ээ. Хайр сэтгэл гэдэг чинь сохор эдгийн гинлээ. Цаадах нь хичнээн муу мухай хүн байсан ч чамд бол сайн сайхан хан хүүшгэл санагдаж байгаа шүү дээ. Найз нь тэгээд яах вэ? Яасан ч хэцүүнд холдчих болохгүй. Ойртч чадахгүй чи. Эсвэл чи ингэж шаналд зовж зүдэрч яхаар дүлд сайн гэдгийг очиод хэлчихээч. Тэгтэл чи муу хүн гэдэг байх юм. Тэнд нэг бүсгийг зовоосон хүн рүү би яаж гүйж очиж чадах вэ? Сүндрээ. Манай эвлийн үрийн дарга болд чамд сайн штт. Тэрнтэй найзалчих. Тэхийн бол дүлийг мартчих. Миний найз дахиад өөрийн даргын тухай битгий яриарэ. Тэгээд ч би ямар сайн мэдгүй хүнтэйгээ дотно байж чадахгүй ш. За гэж ярихгүй найз. Цаадуул чинь ахын байцаалтанд чамайг оролцуулж байна. Ганц нэг л орсон. Муу ярих чинь цодож нүцсэн хിവэрэл үстэй. Юу гайгүй дээ. Би уг нь тэр шин барилгах тушаалагын сонсоод галдгүйж очиж хэлсэн. Чи эндээс хаашаа чамаагүй цухтаа гэж. Даанчгаал ийм юм болно гэж яаж мэдэх вэ? Цухтаалаа гэж халахын хавтгаас хаашаач болдго юм блээд. Хүмүүс чинь оргод зайл цухтаагаал болоо л биш үү? Мань хүн над шиг хин нэг оргуулгатай алгаргүй үздэг юм болов. Юу л доо энэ оргод зайлсан хүний тухайд бол би нэг мэдэхгүй. Сая санамсаргүй л амалтчлаа. Юу?
Ой нэрээ дээ. Санаа зовлтгүй. Би хинт ч хэлэхгүй. Заавайц юу хийх нь зөв бэ? Сангийн дэд сайдын хэргийг зохиомл гэдгийг нь батлах давхар мөрдөн байцаалд эхлэх үү? Гэтэл улс даяар явагдаж буй эсэргүү тагнуулуудыг илрүүлэх ажлыг эсэргүүцсэн гээд улсыг аюулаас сахин хамгаалах газрыг минь буруутгаж өөрч олон хүнийг хэрэгт татаж мэдье. Энэ мягмарт өөртөнд хэрэг тулахчвал болох юм шүү. Дураараа хэрэг зохиодог хүнд өөрийнх нь мэхийг өөртөнд хэрэглэе. Тэгээд хэргийг өөрийн хүнтэй шилжүүлж явж цэрэн дарахтаа уулздаг хэрэг. Нэгдүгээр шугам тоолов. Би намд ороо явна. Машин бэлт. Мегамрыг зохиомл хэрэгээр унгаж дийлэхгүй. Хүн томилоод шалгуулахад мегамраас нэг биш нижгээд зэс зөх байна гэж би бодож байгаа шүү. Зөвлөхүүд гар хөл болдог. Бууны нохоогоо тийм ч амархан унгаачихгүй шүү. Би ямар ч байсан хүн томил шалгуулна. Баттай баримт нотлохоо гарсны дараагаар л мегамрыг баривчлана. Гэхдээ намын нуус үлгмийн хуралдаанаар оруулж байж энэ асуудлыг шийдвэрлэнэ. Мегамар хэдий зөвлөхүүдэд тийм их нэр өөр олсон ч гэсэн яах чаргагүй баримт нотгоо гарч ирээ тавьчихад зөвлөхүүд нэх улаарай байхгүй болов. Зөвлөхүүд гэдэг чинь өөрснийхөө хүмүүсийг байнга хардаж сэрдэж идэг. Өөсөв гарах юм бол буудуулчихдаг хүмүүс шүү дээ. Мегамарыг огт дутуу үнэлж болохгүй. Маш хашир туршлагатай өөрийн гэсэн хүнээр л мөрдүүлэх нь зөв болов уу? Та ямар ч байсан зөвшөөрлөө. Би мөрдүүл.